Үргэлжсэнийг хүлээгч 1939 оны намар говь нутагт суудлын ногоо машинтай цэргийн нэгэн даргын Нямаа өвөө гэлжихийг эргэн сурсаар очив. Тэрээр халахгүй айлдаанд байлдсан нэг баг даргын тухай яваа боловч очисон айлдаа баяр баясгалан өгч чадсангүй. Гэрийн баруун хоймод өргөн нүвтэй шанааны ус, дуурал яригдэр цэжтэй 50 эдэн настай Жамин гихч гүнээ санаалдаг. Хөөрхий ихээс бид 3 хүү төрсөн юмсан гэж нүднээсээ ганц боловч дүлмэн сунахгүй гिचэн цаашдаа өгүүлэхдээ Жамин дундах маань тэржл одоо баг дүү маань ус орныхоо төлөөн байлдаж баатарлаг яваад гавья байгуулсан боловч нэгэнт ам үргэцнээс хойш гээд нулимсаа барьж ис чадан асгаруулав. Дооттой цуугаа менчгэр хүрэн царайтай цээжинд нь биенд хөх тайлан мэндрлэгтэй багтаж ятсан бүдүүн ав. Тийм ээ, ивэм энэ хорвоо гэдэг чинь ер нь яасан хэцүү вэ гэж өгүүлэнгүүтээ говь нутгийн халуун хуурайгаар ганцсан борлонгийнхоо зэрэг зээгээр сайн сүндээ зөөлрсөн гарандаа том хулганы хажууд ээжийнхээ дээлийг үлдцээр хийсэн том өмнөөс өөр хувцсгүй борхон ходоттой лантгарч ял аав ээж хоёрынхоо уйг шүүбэлж байгаа гайхан нүдэ бүлтэлцүүлэн ширтэн. Түүний дээдийн 80 насныхаа 3 жилийн их хүүгээрээ хийлгсэн бөгөөд ам өргөцсөн баатрын хойноос хамгийн их гашуудах ёстой хүн юм байлаа. Гэвч чих баахан хатуу хүний нүднээс хараамуу аж анх муу мэдээ авчирсныг орж ирэхэд хүм нороод ирвүү гэж нэг байдлаар сайн харж аваад ихэвчлэн нүдэн уруул хөдөлгөж суудаг юмд авсан байв. Тэгээд эцэст нь өнгөн нүдээ хүний нүд дууалдан юм хийсэнсээ нүдний энэ тэрийг ажив гэлээч хүү бэр хоёрын нүдний хувьд уйл энийг чухам алхин дээр байгаа үл ялгч юм. Хүүхдүүд минь та нарын болов юун тухай хөөрөлдөг миний дэм шүүгэн болсон вэ гэж асуув. Бүгд цүн дуугахаар чимээгүй болов. Үнэндээ өвгөн өрдөм нэрэн хөндлөнгөөс олж байсан удаа гэвчлээ. Ирэм хоёр аав бидний хэрэг дуулчихгүй аль эсвэл үнэндээ өнөрт явдлыг мэдхий чин сэтгэлээсээ эмээ. Өчмгөл өвгөн хитэн сүнэн хүүгээ цэрэгтэн орцсон даруй 5 жил болсон гэсэн. Энд би өөхөх маань өнөө маргааш удалсаа барахгүй хит хитэн жилээр холжмдож байна. Өөрт нь амьд явах нэг шиг болж гүйцэн. Ганцхан хорогдох юмаач. Чамтаа үлсгийн нүдэн сүнслэн хаврахгүй зурдын залуу гэдгийг тул арга буюу түүнээс амин сүнсэн зөвхөн байв. Энэ жил заавал сэтгэлийг нь амраа сүнсийг нь хорогдох юмгүй болох гэж өгүүлэн захиж бичүүс захиа явуулсан юмдаг. Үүнийг нь одоо Жамин амны дурдгүйц ихнэр нь нэмэн татаж үүдэн хойморт суугаа дарахын зүрхийг шимшрүүлв. Гэтэл өвгөний сэтгэлд ямар нэгэн сэжигдэр бололтой гал нь баригдаж гадуураа цэнхэр хүрээ тогтсон улбар нүдээ завчлан хүмүүрийг нэрийгчлэн ажиглав. Үгүй та нар юугаа ярилцсан вэ? Юунд миний асуултыг тоохгүй байна вэ? гэж гомдсон Жамин өөрийн ирэхгүй босон дэрэгдэн очиж чихэнд нь энэ жил дүү маань ирж чадсан нэг өвгөн ихэд зочив яагаад тэр блэ гэж өөдөөсөн ширтв. Халахгүй юм байлдаа гарамгай баталж тушаалт байсан гэсэн дүүгэн гэж багтаг нэмсгэлв. Үгүй тэгээд хизээ ирэх юм бэ гэж царайгаа авлаа. Хотгойдын өдийд ирнэ гэж хэлүүлсэн шүү гэсэн өвгөн царайгаа өвчилгэн бодсгийгээд нэг жил гэдэг надад дуртах. За би амьд байж чадах уу гэж өөртөө асуулт тавиад ингэхэд чухам өнөөдөр аль сарын хэдэн бэ гэж асуув. Намрын дунд сарын 15 Жамин гарвал энэ болгодлоо амандаа орсныг өгүүлэн тэв байгаа билээ. Өвгөн намрын дунд сарын 15 гэж давтан хэлээд за яах вэ? Тэгвэл би тэсийг ихэнд хажуугийн хүмүүст үхэх амьдрах хоёрыг өөрийн санааны хэрэгт боддог байх нэ гэсэн хэмээн бодогдолов. Тэгсэн мөртлөө бас
хүүд минь хойтон өдид ирнэ гэснээр заавал ирэхийг хэлүүлээ гэлээ. Тэр нэгэн өдрөөс эхлэн Ямаа өдөр бүрийг алдахгүй тоглосон бөгөөд орж ирсэн бөхөд миний ба Кубатар бас тушаал дэвшсэн их дарга болсон. Энэ жилийн их ажлын завдалгүй аргагүй нэрхэн нааширч чадахгүй юм гин гэж баяр батал болгон ярина. Их хүү бэр хоёр өвгнийг аль болох аятай таатай байлгах гэж. Тийхүү ярих бүр өрөвдөх зүрх шимширэн. Гэлээч нэг нь хуурснаа буцсах нөхцөл алга. Харин улмаар итгүүлбэл дээр гэж үзэхтүүл тийм ээ энэ жилдээ ирэхгүй хойтон ярина гэж өвгний чихэн цухалцуулж чам өгүүлээ. Уг явдлыг дам дугаар нэгнгүй халаглана. Тэр явдал орчны хүмүүс дорхноо тарсан учраас тодорхой болов. Энэ үед хүмүүс өнгөрсөн тэрэрийн аль сайн сайхны талаар санан урсгийнхаа зэрэгцээгээ амьд хүндэд тооцсон хүлээгч хөөрхий өвгний мандахгүй өрөвдөн шогшрон. Гэвч юм бүхэнд хурж ирж сэтгэлээ алддаг гэдэг тэр ёсоор хүмүүсийн өрөвдөн шогшрон аяндаа завхарсан төдийгүй өтлөн зөнөсдийн жишээ. Инээдэмт үзэгдэл болохыг ярилцах тийш хамбай. Гэтэл өвгөн өнөөх хоосон итгэлд гүний хавтагдсан тэрээр төрийн их дайнд орж баатар болох нь ер жирийн хүний хэрэг биш шүү дээ гэж бодох тусам сэтгэлийн цагаар бөгөөд хүний цараа нэлж хил амны нэрхээс үгүй. Түүнийхээ бас үлгэр төрний батууд үнэхүү хэрэгтэй тутсан түүхийн гайхамшигт хүмүүсээр дутагдуулан нэмэн нэрж шоолон хөх маяг гэвэл бас ч дорооцсон зүйлгүй өглөө босон эртсэж шөнө барахгүй нэг захад шилхөө барь хай хөөе гэж хашгирсан засагтсан өөрийн санаа сэтгэл сэргсэн хэрвээ би хамтан сайжирсан байлаа. Энэ хүү би хоёрын сэтгэлийг талаарх болж нөгөө талаар нэг хөөрхөн гэсэн чүгэж дэмжиж өгчлээ. Билеч юм ертөнцийг билетэн хочрдгийг тааж байх зур тооцсаар дистараллаар өнгөрч ээлжид үлрэл аяндаа хэрэгтэн. Нэгэнт л мэдхэд намар болж өр орж ирсэн байв. Энэ зур өдөр хоногийн хэн чухам эхнийхээр тоолж байна гэвэл гагцхүү үл иргэн иргэжийг хүлээгч тэрээр босго суух хоёртоо тамирдах айраг бүлгэд бүх хүч тэнхээгээ өгөх болж эхлэлийнхээ зэрэгцээгээр тавгаатай сүрүү өмгийн уран загсаж аль хэр байгааг талын зэрэглээг ажиж мэд гараа магдааннан аваачин сарвчлан ширтэн. Энэ бол түүний хувийн толлоор намрын дунд сарын шинийн 15-ны оройтсон нэмдэг мөн. Энэ үед хүү бэр хоёр нь дахин яаж аргалахаа аль хэдийн бодож хэмтсэн байлаа. Нэг өдөр жамын малын эрэлт явахынхаа өмнө аймгийн төв орж дүүгийнхээ хизээ эрхийг нь сураглана гэж өгүүлэн гарав. Тэгээд эргэж ирэхдээ дүү холын хол сургууль хийж агаараар нисэх онгод жолоохон сурч байгаа гиндэ гэсэн дүүгэн. Хээ гэж дүү алдан баярлав. Энэ нисэх онгод жолоодох нь ерийн хүний хэрэг биш гэж боддгийнхаа хувьд хүүгээ мөн ер бусын аваачин багтсан тэр байлаа. Дараа нь жамын ингээд дүү маань энэ жилдээ бас ирж чадахгүй болно шүү дээ гэсэн дүүгэн. Пэ гэж дүү алдан баг муужрахад хөрч хураасан амьсгалаа арай хин эргүүлэн гаргаж тэгээд хизээ ирэх вэ гэж сухад жим юм. Хойтон гэж өгүүлнэ. Явуулсан загтлын сургуулийн хүүхдийн дэвтрийн тасархай гарах. Тэгээд уншган мөн хуурч бөгөөд сан сэтгэх талаар хүүхэд шиг болсныг нь хэрхэн далиндуулга чадамгай боловсруулсан гэж ийм дүүгэн үг бүр дээрний нэмсгэлээ эцэст нь инхрийн хартаа хойтон намын ихэнх сарын 1-нд тэр болтол инх дунх сайн суугыг хичээж үз гэсэн дүүгэн хээ гэж дугаалтан байлаа. Энэ нь чухамдаа дунд сар биш ихэнх сар тэр мөртлөө нэг нь гэсэн тийм холын хот. Амьд бин байж чадна гэж хариу загтал явуул.
Жамин гэдгээр хүмүүн хийсвэр хүн биш боловч эцгийнхээ эвтэйхнэр мэхэлж чадсандаа бусдад багхан өрсөхгүй байж хараахан чадаагүй учраас олонний хүмүүс өвгөнийг мөн л өрөвдөж хоёрыг ослуулан шигшид хэлэлцэж гарлаа. Тэр дундаас намрын сайхан тарган дулааны арх хэрэгүүлэн өнгөрүүлэгт зарим нэгэн саваадгүй итгээдийг зэрэг сонжин сонжохоор очиход өвгөн өөртөө багтан сэтгэл хөдлөлснийгөө илчлэхгүй байж үлчдэн. Баатар хүмүүс одоо нисэх онгоц жолоодохыг сурж байгаагийн шүү гэж хэлээ. Дараа нь үлгэр домд гардаг хангарч хэмээх шүү. Өнөө цагийн нисэх онгоц байж хэлж улмаад элэг тоглоно. Өвгөн ахин нэг жилийн эсэм мэд тавлаа. Өөрийнхөө толлохоо зуны сүнсээр юугүй шувтархад игээл нэгэн иршгээ айраг бүлэх ба тогоотой сүний өрн цагсаалт руу харах болов. Түүнийг онцлон анхаарах хүн алга. Орчны хүмүүс элдвэр сонирхон хэлэлцгэн аль хэдийн өнгөрснөө адил дэрэгдэн халамжлагч хүү бэр хоёртоо төдийлөн үзлэхгүй болсон байж таалаа. Жамин дэрэгдэн их мэттэйгээ хэрхэх тухайгаа дүүрэн хэлцээ чимгэж та тайван байж үз. Энэ жилдээ дүү мөн ирэхгүй байж мэднэ гэсэн өгөмж. Яагаад гэж нүрийн ширтгэн хариудан зам. Юу нэг хүний үе хэрэгт ямар нэгэн саадчлыг хэн бэ гэхдээ цааш нь өгөх заавал ирнэ. Цаашаа дөрөв тэгсэн юм Жамин нэг хэлхийгүй бөгөөд өөрөөс төрсөн би сэтгэлд хүн ирнэ заавал ирнэ гэхээгээ би ирэхгүй байж бас мэднэ гэж хэлсэн. Хүүхдээ их гомдсон байж байна. Тэр өдөртөө өвгөн нэг ч үг дуурсангүй ямагт санаа алдан газар шидэв. Хүү бэр хоёр нь хэрхэх билээ гэж үйдэгдснээ. За яах вэ? Ингэж байгаад аяндаа тавьших үз. Юу ч чадахгүй одоогоор арагдхаа бэ гэж хэлцэн. Тэр шөнө өвгөн огтнотаагүй ч байж байна. Өглөө эрт аргагүй босч гэрийн хаяанд суув. Хөмрөн хайсан химэрхий арга дээр сандайлан тэнгэрийн хаяа ширтэг суужээ. Энэ өдөр бол өөрийн тооллын намын 1 сарын шинэ нэгний өдөр байлаа. Өнөөдөр хүү ирнэ, заавал ирнэ гэж бат итгэх хайж. Бэрийнхээ үнэ малаас хайж дуусгаад орд цай уухгүй юу гэснийг уцаарлан хөө. Айгүй бол хүүгээ эртэл хилэн дээрээ юу ч тавихгүй гэж бодсон байж бит. Бэрэн сандран гэртээ орсон. Нөхдөөгөө за яах вэ? Ингэж байгаад аяндаа тавьших бич гэж ярилцсан. Өвгөн суусаар л хүү ирнэ, заавал ирнэ. Хүмүн надтай хамгийн дөрөв золгоно. Хүмүн наттайгаа золгоод тэрвэрнэлж арга дээрээс босгон гэрт оруулаа гэж бодно. Тэгээд бас гэртээ ороод их хүү бэр хоёртоо гомдсон гомдлоо нэг усан гаргах гэж хэлэх үгээ бэлтгэн. Нар дээш хөвж халуун гэлчээрээ төнж эхлэхэд хүүгээ өдөр тумдын үеэр ирхэн гэж бод. Өдөнгөрөнд нар марав барууна хэлэхэд хүүгээ орой ирнэ гэж бод. Бодваас ч ирэх өглөө өдөр дундуу биш орой байх гарцаагүйж үдшин мөнхий бол өвгөний тэнхэл аль хэдийн тасарсан учир тэнгэрийн хаяаш хоорон эрүү өдөг нийлүүлэн атарсан байлаа. Гэтэл хүү бэр хоёр ингэж байгаад аяндаа тайвшрах биз гэж бодохын өөр төнөрхөж байна гэж үзээд хоорондоо аргадахгүй байх юм шүү гэж хэлэлцэн итгийгэж. Шүн тэр орой өвгөн гэртээ харанхуй дундуур гэмтэн байж орондоо орж ирэв. Хүмүүнээр нь заавал ирнэ гэдэг итгэлийн хэвээр чихний санаа муугамдаг чигний хөвтөж байхад нөгөөт нь хүү бэр хоёр нь сэтгэлдэн та үнэхээр зөнөгцнөхтөө бүр буруугаар шүү. Ийм болсон хүнийг чинь одоо чухам яавал таарах вэ да байц гэж хэлцээр намган. Гинэт өвгөний чихэнд хүнгэнэх авиасан сутгад хүн нэрүү гэж яанаас. Энэ бол өдрийн эндрээр хоолндгүй суусандаа хийрхэж чихэн өмнөсхийх нь зүүн цаашаа үргэлжлэхдээ өвгөний гэрээс гарахад шүн биш өдөр байх бөгөөд эрийн тарлан үүлмэн аврах томшгүй шүн бууж ирэхийг өвгөн нисгэн гоцмон гэж бодов. Тэгээд тэр шуум ууснаас хүүгээ бууж ирэхийг ачаад төрөх байдал нь хэвээр байж өнгө цус нь маш тунлаг өмөрсөн хувцснаас нь ачаад хүртэл гэлбэгийн өнгө гэлэлцэн үүнд өвгөний баярлсан маш их хүн болсоор тийм баярлаж үтсэнгүй бөгөөд ингээд ч зүг бос. Амьсгал